За Монгол Улсын тагнуулын байгууллага нь үндэсний аюулгүй байдлыг тагнуулаар хангах хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд гадаадын тагнуулын байгууллагын хуулиас үйл ажиллагааг илрүүлэх, таслан зогсоох, өрссөн сэргийлэх арга хэмжээг тогтмол хэрэгжүүлдэг байгаа. Энэ хүрээнд эрүүгийн үйл заасан тагнуул хийх, гадаадын тагнуулын алба байгууллага иргэнтэй хуулиасаар хамтран ажиллах, гэмт хэргийг илрүүлэн таслан зогсоож мөрдөн шалгах ажиллагаа явуулдгийг та бүхэн мэдэх баг. Босон үйл явдалтай холбоотойгоор хэвлэл мэдээллийн байгууллага болон иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс албан ёсны мэдээллийн хүсэлтийг удаадараа тавьсан. Бид энэ хүсэлтийг прокурорын байгууллагад уламжилж иргэн талаар албан ёсоор мэдээлэл хийх зөвшөөрөл аваад байна. За та бүхэн мэдж байгаа шалгаж байгаа хэрэг дээр зөвхөн прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл хийдэг хуулийн зохицуулалттай. За үйл явдалтай холбогдуулан прокурорын байгууллагаас зөвшөөрсөн хэмжээнд товч мэдээлэл хийх тул тухайн хэрэгтэй холбоотой асуултанд хариулт өгөхгүйг урьдчилан бас мэдэгджээ. За Монгол Улсын иргэн ЧМ2 гадаадын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж хуулиасаар хамтран ажилласан гэх нөхцөл байдал тогтоогдсон тул 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр буюу өчигдөр тагнуулын байгууллагын зүгээс хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд тухайн иргэний хуулиас үйл ажиллагааг нь таслан зогсоож мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхлэв. За тус хоригдлага үдлэг нэгжлэгийн ажиллагааг эрүүгийн эрэг хянан шийдвэрлэх тухай хууль заасан үндэслэл журмын дагуу прокурорын зөвшөөрлөлтөөр хуулийн хүрээнд хэрэгжүүлсэн гэдгийг албан ёсоороос мэдэгдэв. Иргэн мөнх хоёр нь гадаадын тусгай алба байгууллагатай багагүй хугацаанд хамтран ажиллаж тэдгээрийн үүрэг даалгаврыг биелүүлж мөнгө урамшууллыг тогтмол авч байсан ба өчигдөр үйлдэл дээр баримтлагдсан. Түүнийг эрт нэгжлэг хийх явцад зөх хэмжээний валют баримтсэлд илэрснийг эд мөрийн баримтаар хураа аваад байна. За иргэн мөнх хоёртой холбоотой хэргийн хүрээнд мэдээллийг өгч дууслаа. Үүнээс гадна энэ төрлийн гэмт хэргийг тагнуулын байгууллагаас сүүлийн үед илрүүлж шалган шийдвэрлсэн талаар товч дурдъя. Үүнд Монгол Улсын иргэн ил нь тагнуулын байгууллагатай, гадаадын тагнуулын байгууллагатай хуулиасаар хамтран ажиллаж тэдний өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж үүнийхээ хариуд мөнгө урамшуул авсан удаа дараагийн үйлдэлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Тус хэрэгт прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үлдэн шүүгэж хэлжүүлсэн. 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн эргийн анхан шатны шүүхээс тус хэргийг хянан хэлэлцэж гэмбуруутай тооцсон 8 жилийн 2 хэл оноогод байна. Мөн Монгол Улсын иргэн нар нь гадаадын тагнуулын байгууллагатай хуулиасаар хамтран ажилласан. Гадаадын тагнуулын албаны нэр бүхий ажилд нь Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуулын үйл ажиллагаа явуулсан үйлдэлд эрүүгийн хуулийн 19-ийн 4, 19-ийн 10 дугаар зүйл зааснаар 2021 оны 8 дугаар сард эрүүгийн эрэг үүсгэж яллагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Тус хэрэгт прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үлдэн шүүгэн шилжүүлсэн. Хаан улд дүүргийн эрүүгийн эргийн анхан шатны шүүгэж шилжүүлсэн байна. Одоогоор уг хэрэг шүүгийн шатанд хянан хэлцэж байгаа. Тагнуулын байгууллагаас дээрх үйл явдлуудын талаар мэдээлэл хийж байгаа нь иргэд олон нийтэд гадаадын улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон боловч төрийн зохих байгууллагад сайн дураараа мэдэгдсэн. Учирч болцшгүй хохирлоос урьдчилан сэргийлэхэд тусалцаа үзүүлсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөр хуульчлагдсан байдаг талаар хандж хэлмээр байна. За ийм төрлийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тагнуулын байгууллагатай та бүхнийг хамтран ажиллахыг хүсэж байна. За анхаарал хандуулсан явдалд баярлалаа. За хэвлэлийн магуурал эхлэхэд би та бүхэнд хэлсэн байгаа прокурорын байгууллагаас
зөвшөөрсөн хэмжээнд зөвхөн мэдээллийг гэнэ. Нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй байна. За, хүрцэн ирсэн явдлаа баярлалаа та бүхэндээ. За, Монгол Улсын тагнуулын байгууллага нь үндэсний аюулгүй байдлыг тагнуулаар хангах хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд гадаадын тагнуулын байгууллагын хуулиас үйл ажиллагааг илрүүлэх, таслан зогсоох, өрссөн сэргийлэх арга хэмжээг тогтмол хэрэгжүүлдэг байгаа. Энэ хүрээнд эрүүгийн үйл заасан тагнуул хийх, гадаадын тагнуулын алба байгууллага иргэнтэй хуулиасаар хамтран ажиллах, гэмт хэргийг илрүүлэн таслан зогсоож мөрдөн шалгах ажиллагаа явуулдгийг та бүхэн мэдэх баг. Бусад үйл явдалтай холбоотойгоор хэвлэл мэдээллийн байгууллага болон иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс албан ёсны мэдээллийн хүсэлтийг удаадаараа тавьсан. Бид энэ хүсэлтийг прокурорын байгууллагад уламжилж иргэн талаар албан ёсоор мэдээлэл хийх зөвшөөрлөө аваад байна. За, та бүхэн мэдж байгаа шалгаж байгаа хэрэг дээр зөвхөн прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл хийдэг хуулийн зохицуулалттай. За, үйл явдалтай холбогдуулан прокурорын байгууллагаас зөвшөөрсөн хэмжээнд товч мэдээлэл хийх тул тухайн хэрэгтэй холбоотой асуултанд хариулт өгөхгүйг урьдчилан бас мэдэгджээ. За, Монгол Улсын иргэн ЧМ2 гадаадын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж хуулиасаар хамтран ажилласан гэх нөхцөл байдал тогтоогдсон тул 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр буюу өчигдөр тагнуулын байгууллагын зүгээс хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд тухайн иргэний хуулиас үйл ажиллагааг нь таслан зогсоож мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхлэв. За, тус хоригдлага үдлэг нэгжлэгийн ажиллагааг эрүүгийн эрэг хянан шийдвэрлэх тухай хууль заасан үндэслэл журмын дагуу прокурорын зөвшөөрлөлтөөр хуулийн хүрээнд хэрэгжүүлсэн гэдгийг албан ёсоороос мэдэгдэв. Иргэн мөнх хоёр нь гадаадын тусгай алба байгууллагатай багагүй хугацаанд хамтран ажиллаж тэдгээрийн үүрэг даалгаврыг биелүүлж мөнгө урамшууллыг тогтмол авч байсан ба өчигдөр үйлдэл дээр баримтлагдсан. Түүнийг эрт нэгжлэг хийх явцад зөх хэмжээний валют, баримтсэлт илэрснийг бид мөрийн баримтаар хураа аваад байна. За, иргэн мөнх хоёртой холбоотой хэргийн хүрээнд мэдээллийг өгч дууслаа. Үүнээс гадна энэ төрлийн гэмт хэргийг тагнуулын байгууллагаас сүүлийн үед илрүүлж шалган шийдвэрлсэн талаар товч дурдъя. Үүнд Монгол Улсын иргэн ил нь тагнуулын байгууллагатай, гадаадын тагнуулын байгууллагатай хуулиасаар хамтран ажиллаж тэдний өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж үүнийхээ хариуд мөнгө урамшуул авсан удаа дараагийн үйлдэлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Тус хэрэгт прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үлдэн шүүгэж хэлж байсан. 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн эргийн анхан шатны шүүхээс тус хэргийг хянан хэлэлцэж гэмбуруутай тооцсон 8 жилийн 2 хал оноогод байна. Мөн Монгол Улсын иргэн нар нь гадаадын тагнуулын байгууллагатай хуулиасаар хамтран ажилласан. Гадаадын тагнуулын албаны нэр бүхий ажилд нь Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуулын үйл ажиллагаа явуулсан үйлдэлд эрүүгийн хуулийн 19-ийн 4, 19-ийн 10 дугаар зүйл зааснаар 2021 оны 8 дугаар сард эрүүгийн эрэг үүсгэж яллагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Тус хэрэгт прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үлдэн шүүгэж шилжүүлсэн. Хаан улд дүүргийн эрүүгийн эргийн анхан шатны шүүгэж шилжүүлсэн байна. Одоогоор уг хэрэг шүүгийн шатанд хянан хэлцэж байгаа. Тагнуулын байгууллагаас дээрх үйл явдлуудын талаар мэдээлэл хийж байгаа нь иргэд олон нийтэд гадаадын улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон боловч төрийн зохих байгууллагад сайн дураараа мэдэгдсэн. Учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэхэд тусалцаа үзүүлсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөр хуульчлагдсан байдаг талаар хандж хэлмээр байна. За, ийм төрлийн
гэмтэргээс өрсөн сэргийлэх чиглэлээр тагнуулын байгууллагатай та бүхнийг хамтран ажиллахыг хүсэж байна. За анхаарал хандуулсан явдалд баярлалаа. За эвлэлийн магуурал эхлэхэд би та бүхэнд хэлсэн байгаа прокурорын байгууллагаас зөвшөөрсөн хэмжээнд зөвхөн мэдээлэл гэнэ. Нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй байна. За, хүрцэн ирсэн явдал баярлалаа та бүхэндээ. За.